За өглөө өдрөөрөө минь одоо ирсэн элдний мастрын 3 дугаар ангийг эхлүүлэхэд бэлэн боллоо. Сонноос Солонгосын вебтун болон Warner Bros студионоор хамтарч одоо ирсэн элдний мастраар анимашн хийгээр болсон байлээ. Их хэзээ гэдгийг мэдэхгүй ч ямар ч тач 2027 онд багтаагаад гаргачих бололтой байсан. Гэхдээ Warner Bros адапт хийж байгаа гэхээр нэг л ихтгэл төрөхгүй л байна. За. Сонирхолтой шин садан вебтун манга уншихыг хүсвэл www.mngs.me руу орж уншаарай. Би тэгээд олон юмнаар шат явах шууд бичлэг рүүгээ орцгоё. Let's go. Жозеф Флатыг өөрийн амьдардаг нийслэл хот Стормад авч ирдэг. Умардад нийт 3 хот байдаг. Худалдан арилжааны хот Савара, манай Владын төрц хот, шашны төв Варна, өмнөх анги дээр ирж нэрээ бүртгүүлдэг тэр хот, мөн нийслэл хот Сторма. Харин заяар тэнэг зүйл хийж Жозеф эзний нэр хүндийг унааж болохгүй шүү гэд хатуу саналж хад явах ба идэх юм бодохгүй ирнэ. Намайг эртэл идэж болохгүй шүү гэдэг. Ингээд далжгар Влад хоёр зочны өрөөнд нь ороход нэг залуу тэр өрөөнд нь зогсож байх ба та хоёр чинь хэн блэ хэмээн асуухт нь Влад энэ залуугаас маш их авра бас хүчийг мэдэрдэг. Далжгарчуд өөрийгөө танилцуулахад Влад ч мөн өөрийгөө Сорагийн Влад хэмээн танилцуулна. Хөөх энэ хурц харцыг хараад байгаарай. Надаас ерөөсөө айхгүй юм харц гаргаа зогсох хүн човор доо. Жозефт хэрэгтэй залуу байна шүү гэснээр гартаа атгсан байсан самарнаасаа сар байгаад самар идэж гихтэн Влад нөгөө бит хоёрыг юм идэж болохгүй гэж анхааруулсан юм л да. Бит хоёрыг юу ч битгий идэрэй гэсэн юм аа. Далжгар харснаа. Юу вэ? Энэ хүн чинь бүр соёл орчгож ийм нэр хүндтэй хүн юм өгч байхад хуцалгүй аваач тээ гэж бодно. Өнөөх залууч нэрээ юу? За гэж зон зариалах ба Сорагийн Влад Бейзэд гэр бүлд орж ирээд хийсэн хамгийн ихний зүйл нь гүнгийн ууган хүү Жозефийн төрсөн ах Рүтгэрийн самарнаас татгалзсан үйлдэл байв. Уг нь ч их амттай самар байсан юм да. Энэ үеэр Жозеф аав дээрэн болсон зүйлсийн талаар илтгэж байх ба аав нь Владыг сонирхдаг. Тэгээд Жозефийг гарахт нь аав нь хөлийг нь доголж байгааг харснаа түүнд зориулж им бэлдүүл гэх тушаалыг туслахтаа өгнө. Мөн хэн Бейзэд гэр бүлийн нутаг дэвсгэрт хар шид ашиглаж зүрхлөв дэн дээр олж мэд гэх тушаалыг ч өгнө. Жозеф зочны өрөөнд орж ирээд далжганы шагналыг маргааш ярилцах тул явж амар гэж хэлэх ба Владтай хараа ярилцъя гэдэг. За одоо л тухтай ярилцаж чадах нь. Чамд зориг байгаа бололтой байсан. Миний амийг аварч надад өөрийнхөө хэлтийг амласан хүний зорилгыг сонсомоор байна. Хэрв надад хэлбэл би чамд тааруулж өргөчлөө болон юу өгч чадхаа мэдэж чадна. Гайдэр гүнгийн хөх сарны хүлэг баатар Годин гэж хэм болохыг та мэдэх үү? Энхүүдэд хоорондоо ярилцаж Влад юу болсон талаар Жозефд ярьж өгнө. Гэтэ мэдээж аянган зөвхөлсөн талаараа бол хэлэхгүй штэ. Жозеф сонсч байснаа ер бусын түүхтэй хүү байх нэ. Харамсалтай нь би чамд тусалж чадахгүй. Учир нь Гайдэр бол өөр газрын хүн. Гэхдээ гэрээгээ өөрчилмөр байна. Сорагийн Влад надтай 7 жилийн хугацаанд гэрээ хий. Чи ойлгохгүй байх л та. Гэхдээ би язгууртны бардам зангаа хойш тавин байж чамд санал тавьж байна. Би чамайг 7 жилийн хугацаанд юугаач дутаахгүй өсгөх болно. Нэг үгээр би чамайг маш хүчрхэг хүлэг баатар болгомоор байна. Хариуд нь чи надад үнэнч байдлаа хандгаалж зөвхөн миний хий гэснийг л хийнэ. Годин гих нөхөр миний нөлөөллийн хүлэг баатар биш ээ. Гэхдээ Савараад асуудал гарвал би чамд 100% туслах болно. Би судалж явах хавцтай Жиминагийн охин Саварагийн сүмд байгааг олж мэдсэн. Надтай гэрээ хийх үү? Влад зөвшөөрөд гараад явдаг. Харин Жозеф заяарт 7 жил гэдэг урт хугацаа. Түүнийг номхруулахад туслаарай гэж хэлнэ. За тэгээд заяарч Владд өрөөг нь үзүүлэхэд ийм том өрөөнд хизээч амтэрч үзээгүй Влад уулга алддаг. Энэхүү өглөө оройдоо хуушнараа хоёулаа бэлтгэл хийнэгчгээ заяар гарах гэтэл Жозефийн ээж зөрөөд ирж байдаг. Гүнгийн авах гэсэн үг. Заяарч Владд мэдлэл гэж хэлэхэд Жозефийн ээж нэмсэглэн хөөхөн хүү байна. Миний хүүг аварсанд баярлаа. Гэхдээ Владын нүүр нь улаа бутраад явчихнаа. Цэнхэрнүүд алтан өсчнийх гоё зөгцсөн байна. Ийм мундаг хүү чагнал өгөхгүй болохгүй. Би чамд хувц хийж өгнө гэчээд яваад өгнө. Заяарч Владыг харснаа энэ хүүхэдөөс ичнэ гэж байхаа гэж бодсноо. Явж хоолойд гэд Владыг явуулна. Влад ч хоолой идээ сууж байсан бусад хөлөг баатруудын сурагч нар ирснээр хоолнд нь шүлсэн ичтэй. Яана. Яста бала юм боллоо. Уучлан үздэй. Хогийн сав үнэртэй байхаар нанд дурчлаа. Гэхдээ Влад шүл рүүгээ нэг харснаа шүлстэй хэсгийг авч газар шидээд үргэлжлүүлээ шүлөө ууж эхэлнэ. Тэгэд яагаад ийм 50 байгаа бол гэсэн чинь заяар юу ч болж байсан өмнө тарж болохгүй шүү гэж хатуу сануулсан болохоор тэр яаж Жозефисний нэр хүндийг унгаахгүйгээр энэ хитэн хухааг зодох вэ гэж мань Влад дотроо бодсноо. Чамайг хэн гэдэг юм гэж асуудаг. Өнөөдүүлэн ч авах гэснэ. Юу өгнэ гэсэн чинь Влад жихгүй юм уу? Нэрийг чинь л асуугаад байна штэ.
Өнөө дээрлэх хүүгийн хөлсөнд бурзааснаа Саванин гэж хариулна. Флат боссноо за Саванин санаад авчихъя гэд зааланс гараад юмнаа. Жозефийн аав Гүнтэн Бэйзэд Хүлэг баатруудын сурагч нарын бэлтгэл хийж байгааг ажиглаад ижээдэг. Тэгснэ Флатыг харснаа өө тэр хүүхэд мөн үү гэд ажиглаж эхэлнэ. Тэгсэн нөгөө барилгын орой дээрээс заяарч бас ажиглаад ижээдэг. За энэ хүүхдийг юу хийж чадахыг харъя л та. Флачууд нөгөө дээрлэх өнөхрийн найзыг нь барьж авч тоочглоод бэлтгэл тулаан хийдэг. Өнөөх нь чахагдсанаа ямар хүчтэй юм бэ гэсэн Флачууд гөвөөд хайх нь ойлгомжтой. Тэгэл гизээ бариад өвдөглөө цуусан чинь Флат өстөж барьж авснаа. Чи нөгөө Саванин гээд нөхрийн найз нь үсттэй. Өчигдөр танай найз миний хоол руу шүлсээ ихэд чи их ангалзаж харагдсан. Алив одоо ангалзал та. Гиснээ нүүрэн дундуур нь гараа атахад нэг хүчтэй хусаад хайна. Бусад бэлтгэл хийж байсан сурагч нар чинийг нь харснаа шууд бэлтгэлээ зогсоогоод Флатыг хараад гайхаад зогсдог. Энийг харсан Бэйзэд гүнгийн туслах өвгөнж орой л хэрээс хитэрсэн харагдаж байна. Очоод зогсоох уу гэсэн Бэйзэд гүн. Зүгээр дээ. Хүлэг баат руу зодоолохгүй хүчрхэг байх ёстой шүү дээ. Заяарыг хараач. Авч ирсэн хүүхдэрээ бахархаж байгаа бололтой шүү. Өө тэгсэн манай Флатчтай нүүрнүүд, шүдам, уруул хамаар хамаарахгүй ёстой бялд нүдэж байдаг. Босдон ч хүү хай болооч молооч гэдээ орилсон чинь Флат бойсноо нөгөө Саванин гэдэг нөхөрлөө инээмсэглээд уучлаарай. Би сэтгэл хөөрхөөр эрүүл ухаанаа алдчихдаг юм л та. Хоол амтгүй санагдвал дуудан шүү. Ирээч хүлсээ гэдэг өгөөрэй. Гэснээр яваад өгнө. Нөгөөх нь ч эн чин ямар галзуу нөхөр вэ? Яд улсын годамчнаас эрүүл ухаангүй нохоо дагуулад ирсэн биш үү гэж боддог. Зя дахиад л хоолны цаг. Далжгар Флат хоёр хамт хоол идэж байх ба Далжгар Бэйзэд гэр бүлийн адууны жүжиг хариуцдаг хүн болсон байдаг. Бас амхандаа л хөрхөн өөрийгөө болгоод яваад байгаас тэмээн хүн. Аахлагчаа таныг хүн зодоод яваад байна гэж сонслоо. Бүр таарсан газраа л таарсан хүнээ зодоод байна гэсэн цуурхал яваад байна лээ. Та тэхээ болох хэрэгтэй дээ гэсэн Флат тоодгүй. Угсаа цуурхал юм чи хотлоо штэ тий. Цуурхлын 10% нь үнэн 90% нь удлаа гэдэг штэ. Тэгснэг бүдүүн нөхөр ирснэ. Сайн уу? Чамайг Флат гэсэн баха. Намайг Канор гэдэг хамт хоол идэж болох уу гэж асуухад Флат ч суулта. Суухгүй бол бас зайлж болно гэсэн нөгөөх нь баярлаад шууд сууна. Флат гэсэн ууг нь зайлг суудахаар хэлсэн юмсан. Одоо яалтай. Зэн нөхрийг хэдүүлээ бүдүүкээ нэрлэлчээ. Бүдүүк хөрхи илүү чинтэй тэрнээсээ болоод дэрлэх хүлдэг тул дандаа ж орлон сууж хоол иддэг юм байна л да. Тэгээд Флатыг хараад найзууд болж чадах юм байна гэж бодоод ирсэн нь. Бүдүүкийн аав нь Стурм ахтын хамгийн том мах нийлүүлдэг газар ийзэн. Тэгээд л буу халж өөрийгөө танилцуулж байснаа наашир би чамд мах өгье гэд Флатыг дагуулад явна. Тэгэл оцсон дүүрэн хяам мах энтрүүлгөтэй байдаг. Флат ч инээснэ. Гүй яах вэ? Хоёулаа найзууд болсон ч яатэ. Хүлэг баатруудын тослогод хоорондоо эвтэй байх хэрэгтэй шүү дээ. Би чамайг олон махтай болохоор ингээгүй шүү. Заяарч танхимд явж байгаад Григори гэд Хүлэг баатартай таарна. Энэ Хүлэг баатар нь манай бүдүүкийн багш бас үеэл ахна. Тэгэд Флатад бүдүүктэй найзалж байгаад баярлаа гэд хэлээд өгөөрэй гэж дамжуулах ба Хүлэг баатрууд ёс жудагтай байх ёстой учраас шавнырынхаа асуудалд хамаагүй орж болохгүй юм байна л да. Тэгсэн чинь нөгөө Григори чинь Заяарт за байж байгаарай. Tokyo Apps iPhone 15 болон iPhone Air загварын утсыг авбал Unitel-ийн дугаартай хэрэглэгчдэд бүтэн жилийн турш сар бүр 20-50 ГБ дата бэлгэлэг шинэ жилийн урамшуул хөтөлбөр зарлагдсан байна лээ. Хүссэн газраас Tokyo Apps 5 минутанд лизингээ шийдээд утсаа хөргүүлэн авах боломжтой гэж байгаа. Дангац iPhone гэлтгүй Huawei, Samsung утаснууд ч бас дата бэлэгтэй байгаа юм байна лээ шүү. Энэ хүү шинэ жилийн урамшуул нь 12 сарын 31 хүртэл үргэлжлэх тул чи яарах хэрэгтэй шүү Заяар. За тэгээд хамтран ажилласан Unitel-тэй баярлаа. Гэсэн чинь Заяарч бас баярлаа гэд яваад өгнө. За тэгсэн хоёр Далжгар Флат хоёр жүчээнд очиж төрөл бүр юмэр унах гэж оролцсон ч ямар ч номхомор унсан Флатыг нөгөө морьд нь суулгадаггүй юм. Флат ч нүүр нь яр байснаа. Угаасаа морь битгий хэл муур нохоо хүртэл надаас айгаад байдаг байсан л та. Гүй гэхдээ Далжгар бит хоёр Заяар гой морийг зүг зүгээр сундалж тавихаа үсттэй. Гэхдээ Далжгар Заяар гой морь угаасаа үнэтэй морь шүү дээ. Флатын нүүрэнд цонхисноо. Би одоо тэгээ ямар Заяар гой дээр очисноо би зөвхөн үнэтэй морь ундаг гэж хэлэлтэй нэвштэй. Намайг морь унт сурахгүй бол ахаад л задах бах та. Гэвэжсэн Жозефи ээж нь Флатыг дуудулж байна гэдэг. За тэгэл очсон манай Флатад зориулж хувцас ойсон байдаг. Тэгээ дараа зунчаас хувцас ойж өгнө гэд Флатыг гаргана. Флат ч хуучин хувцас мөрөн дээрээ тогтсон шинэ хувцас өмсөд явж байсан гадаа шууган сонсно. Тэгээл цонхоор харсан чи нөгөө дээрлэх юм чинь Флатад ууралсан ураа манай бүдүүгд гаргаад өстэй хайр найргуу балбаж байт юм да. Яасан? Ойр зодуулаагүй гоё байна уу? Яасан? Шинэ найз чинь чамайг ирж аврах юм шиг байна уу? Гэл. Флат цонхоор харцсан
Сул дорыг дэрлэгдэг арчааг нь овшноод гэд ээж байдаг. Тэгснэ хуучин хувцас мөрөн дээрээ давуулж тогсноо. Өнөөдөр та хуучин хувцас өмсөе дөө гэд алхаад явнаа. За тэгээд оройч болж бүдүүкийн өрөөг тогшоод тэр маха надад өг гэсэн бүдүүк маань урвааснаа. Влад ч бас намайг дээрлэх юм байна дүү. За яах вэ, найзууд болж чадаагүй ядчил дандаа хамцууж хоол идэх байлгүй дээ гэд маха өгсөн Влад шудраг санагдж байна уу? Үүний чинь төлбөрийг би одоохон төлөөд өгье. Хүлэг баат руу зөвхөн шудраг төлбөр л авдаг юм. Гэснээр гараад нөгөө дээрлэхүү гаруудыг бүгдийг нь цуглуулна. 11-ийн эсрэг нэг үү. Ядуусаас ч 7 дээр байх гэж. Гэсэн өнөөх нь уурлаад "Юу гинэ? Муу зайлбар навш. Одоохон чиний нашаар усыг чинь туг тугаар нь зулгаагаад өгье л дөө" гэдэг. Влад ч 7 хороогоо хөдөлгөж дуудаад "Зоолын донслогоо дайраад ирцгээ. Би энэ хүртэл чимээгүй хүрээд ирлээ. Та нар яагаад над дээр чимээгүй хүрээд ирж болохгүй" гэж. Гэсэн чинь нөгөө дээрлэхүү хэдийн төвчээр нь тасраад "Алнаа" гэж дайрдаг. Влад ч модын илдээ гаргаж ирснэ. Хуучин хувцас өмссөн болж өнөөдөр ч цус их үзхэндээ. Влад шууд л нөгөө дээрлэхүү гаруудын өдөртөгчрөө тулж ирснэ. "Чи хүн алж үтсэн үү?" гэснэ. "Өө өстө химх балбаж өгнө." Тэгээ нөгөөх нь газар унсан Влад сэлмээ хажууд нь зоосноо. Ахиж нүдэнд үзэгдэх хэрэггүй шүү. Бас бүдүүкийг оролдоод үзээрэй. Үгүй бол би чамайг алан шүү. Гэсэн нөгөөх нь өмдөндөө шээснэ. "Энд нөхөр чинь үнэхээр намайг алж чадах юм байна" гэд ухаан алтчдаг. Влад ч босч ирснэ. "За дараагийнх нь хин бэ? Зухтна гэж саналтгүй шүү. Та нар өөрсдөө л эхлүүлсэн штэ." Гэсэн чи хийн ч яагаад ойртож чаддгүй юм? Влад ч "За яах вэ? Тэгвэл би өөрөө очие" гэд бүгдийг нь өстө хаг нүдэн. Энийг нь бийзэд гүнтэн цонхоороо харсан. "Ямар биширмэр хүүвэ" гэд байж байна. За маргааш нь шулж бийзэд гүнтэн бүх хүлэг баатруудаа цуглуулсан байх ба зүүн талдаа Рүтгэрийн хүлэг баатрууд, баруун талдаа Жозефийн хүлэг баатруудыг жагсаасан байдаг. Бийзэд гүн хүлэг баатруудад даалгавар өгч байх ба Рүтгэрийн хүлэг баатрууд их яоцгүй харагдаж байдаг. Аргагүй шít. Өмнөх шөнө Жозефийн хүлэг баатрын шав Влад нь бараг бүх шавыг нь зодсон юм чи. Тэгсэн Жозефийн талын хүлэг баатрууд юу ч болоогүй юм шиг байж байдаг. Тэгээд уулзалт дууссан чинь нөгөө хүлэг баатрууд нь заяар руу хаачин годамжны халтар нохоо дагуулад ирж байдаг. Ийм болохоор л язгууртнууд өндөрт байдаг юм. Гэсэн чинь заяар өөдөөс нь ч умалцдаг. Тэгсэн чинь "Хэц багшин шавтайгаа таарсан их зантай новш байх нь. Нэг тэрэгний дугуйнууд" гэснээр явах ба Хүлэг Баатар Григорийн ирснээр талархаж байгаагаа хэлдэг. Мөн ирээдүйд ямар нэг даалгаварт өнгөө тусалж өгөө амлана. Заяар цанаа алдаад ядаргатай хөөхөч юу. Гүй яах вэ? Миний шав юм чинь энэ зэргийн зүйлийг чадалгүй яах вэ? Жозеф Заяарыг дуудаад аав нь хоёгийг Владад бэлгэлсэн. Зөвхөн умардад амьдардаг цаарл орк ярьсан. Аавд ч Влад их таалагдсан бололтой шүү. Тэр сарч бололгүй аавд хүлэн зөвшөөрөгдлөө. Гайхалтай биш гэж юу? Гэснээр нэг урилгыг зүлэх бөгөөд уг урилга нь Жозефийн дараагийн алхам юм байна л да. Тэгээ Владыг аваад дээрмэрх газар руу явахаар болно. Зя энэ хүргээд бичлэгээ дуусгая. Дараагийн бичлэгийг хурдан үзхийг хүсвэл лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Мөн бохир намтар зохиолыг зөвхөн S Audio-гоос аудио хувилбараар зөвхөн Pixie-Tail аппаас зохиол хэлбэрээр унших боломжтой. Зя тэгээд хэдүүлээ гэлсэн вебтүнээ сайхан шахаад дуусгачээ. Бараг 2 сар ихэд дуусгах юм болов уу гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түрүү баяртай. Дулаан хувцалж халуун юм сайваарай. Гадуур их балиар ханиад яваад байгаа сураг дуулсан шүү. Хайртай шүү залгинууд минь. Лайк дарахаа битгий мартаарай. Мартчихдээ шүү та нар.